За сайн байцгаана уу та бүхэнд ампер метр вольтметрийн дотоод эсэргүүцлийг тодорхойлох туршилтыг хийж үзүүлэх гэж байна. За туршилтанд маань болохоор хэрэглэгдүүн багц нь болохоор хижээлийн блок 2 мм нэг нь вольтметрээр нөгөөх нь ампер метр болгож ашиглана. Мэдээж миллиметр ампер метр биш вольтметр ампер метр хоёроо холбох утаснууд байгаа. Тэгээд бас 2 ohмын эсэргүүцэл 5 ширхэг. Тэгээ нэмхэн дамжуулагч утаснууд байгаа. За одоо тэгээд холболтоо хийж эхэлье. Та бүхэнд туршилтын хэлхээний схемийг харуулсан байна. Энэхүү схемийн тэгээс 5 хүртэлх тоонууд дээр ампер метрийн нэг шонг байрлуулан 6 удаагийн хэмжилт авч туршилтыг гүйцэтгэх юм. Одоо харагдаж байгаачлан та бүхэнд хэлхийг холбож байгааг харуулж байна. Хэлхийг холбохдоо анхаарах зүйл нь хэлхээнд вольтметрийг зэрэгцээгээр харин ампер метрийг цуваагаар холбоно. За холболтыг гүйцэтгэж дууслаа. Одоо харин дугаарласан шонгууд дээрх вольтметр болон ампер метрийн утгуудыг туршилтын утсан дээрээ бичиж тэмдэглэнэ. За энэхүү 6 амжилтын утгуудыг бүгднийг тэмдэглэж авснаар энэхүү ампер метрийн дотоод эсэргүүцлийг тооцох хэмжилт нь дууслаа. Одоо та бүхэнд вольтметрийн дотоод эсэргүүцлийг тооцох хэлхээний схемийг харуулсан байна. Ингээд схем ухсарч харуулъя. Дууссан. Одоо тэгээд вольтметрийн дотоод эсэргүүцлийг тооцъё. За энэхүү схемийн дагуу холболтоо хийж дууссан. Одоо хэмжилтийн утгыг аваад тэмдэглэх болно. За ингээд вольтметрийн дотоод эсэргүүцлийг тооцох туршилтын схемийн дагуу угсралтаа хийгээд хэмжилтийн утгуудыг аваад дууслаа. Одоо ингээд ажлынхаа утсны дагуу тооцооллоо хийнэ.
Одоо та бүхэн туршилтын хэмжлэлтэй утгаа авч дуусаад бодолтыг хийж гүйцэтгсэн туршилтын ажлын цаас хуудсыг үзүүлж байна. Энэ дээрээс дүгнэхэд хэлхийн цоо холбогддог ампер метрийн дотоод эсрэг үзэл маш бага. Харин хэлхийн зэрэгцээгээр холбогддог вольтметрийн эсрэг үзэл харьцангуй маш их байдгийг харж болно.